Чи эдгээр асуудлуудад сэтгэл хэр хангалуун байна вэ? Өнгөрсөн 4 жил чиний амьдралыг хэрхэн өөрчилж чадсан бэ? Чи сонго, чи шийд. Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ би хөтлөгч Халиун байна. Чи сонго, чи шийд нэвтрүүлэгт тавтай морил. Манай нэвтрүүлэг танд сонгуультай холбоотой сэдвүүдийг илүү сайн ойлгоход туслана. Дараагийн 7 хоногийн пүрэв гарагт улсын хурлын сонгуул болно. Та нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж амжсан уу? Тэдгээрт малчны асуудал хэрхэн тусгагдсан байна вэ? Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хөрөнгө оруулалтыг ихээр татаж байгаа билээ. Мэргэжилтнүүд энэ нь ажлын байр, бэлэн мөнгөний урсгалыг их хэмжээгээр нэмж байна гэж үзэж байна. Харин уул уурхайн хэдэн зуунаар уламжлагдсан ирсэн бэлчээрийн мал аж ахуйтай хэрхэн зэрэгцэж хөгжинэ. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр уул уурхай малчдын амьдралд сайн болон муугаар хэрхэн нөлөөлөх вэ гэсэн сэдвийг хөндөж байна. Мэргэжилгүй малчин мэргэжил гэдэг чинь бол одоо үндсэндээ тэр хүний амьдрах ухаан, амьдрах чадварыг одоо нээж өгдөг. Тэгээд одоо тэр малмалснараа бол бүх юмараа хангалуу, дутагдах гашгах зүйл алга. Ийм одоо өв тэгш, уламжил залгасан ийм л сайхан амьдрал байгаа юм да малчин гэдэг бол. Уран үед амжсан энэ их сайхан нутгуус одоо хадгалж л байгаа ухаантай хүн л те. Тэгээ хамгааж л одоо ингэж хайрлж л байгаа. Устаач бай, усгөөч бай, ногоотооч бай, ногоогөөч бай. Ямар ч л байлаа гэсэн энэ одоо унсан газар руугаа асуусыг л хайрлж хамгаалах. Одоо мөн энэ хүн ууланд байна, миний одоо төрсэн газар. Тэгээд одоо тэрийг л их хайрлж хамгааж тэгээд энэ нутагтаа одоо өөрөө ингээд үе дууссан ч өрхөхтэй энэ дэр үлдээгээд хизээч л энэ нутгийн эзэн байх л болох юм шүү гэдгийг л одоо ойлгуулахын тулд би эндээс яваагүй. Нэхалаго бим нэрвэхэнэхо навачаладага нэгживэнахо наялагурсэн настангуда нэрэнадунда нэригчсонах Малтагсан хүн бол ам тусна гэдэг л одоо монгол хүний ганц үний үг юм шүү дээ. Ер нь одоо монгол хүний ганц үний үг л одоо мал дагсан хүн ам туснаа л гэдэг. Хизээч л одоо мал дагсан хүн бол хоосон байхгүй ёс байхгүй. Хизээч юмар дутах ёс байхгүй. Энэ бол бүр одоо өвдөөд чинь сургамж болох учраас л одоо би 5 малаас л холдож чаддаггүй юм. Тийм учраас би бол үндсэндээ одоо ямаач юм хөө. Би одоо 1000 хүртэл ямаа өсгөж 300-аас 400 хүртэл одоо ямаа төлөөлж тэгээд тэргээрээ би удастаас их алдартай. Удаангийн цэцгсэн ямаачин гэдгээр их алдартай. Ийм ямаа их хайрлж ирсэн. Ийм ямаа их одоо малж тэрний өөр ашиг шимтөл ийг одоо авч ингэж одоо тэргээр ихнэр алдарт гарч ирсэн хөө. Таны дээр хурц зовоож байгаа зүйл одоо залуу малчинд бол халамж хайр гэж энэ төрөөс алах байна. Энэ үнд би их зовж байгаа юм. Нэг нь хоёр нь одоо малан цасан шуурганд алдлаа гэхэд тэрний араас манай энэ их өвдөд хөлчүү хол үлчээртэй ийм нөхцөлд манай залуучуудад хандах тийм сэтгэлтэй төр засаг халамж алга байна. Тийм учраас нь одоогийн залуучууд малаас гөндөрж байна. Тийм учраас нь малын толгоотоо их одоо цөөрж байгаа энэ хурдан шуурхаа одоо энэ мал ингэж одоо багдаж байгаа асуудал бол би тэрнээс болж байгаа л гэж бодож байгаа юм. Энэ хөөрхөн нийтнүүдийн чинь хайрлах юм алга шүү дээ. Бор зүрхээрээ явна зарим үед давж जैन зарим үед давхад шамтраад одоо малаалах гэжгээд төв суурин алт мөхөлт ингээд одоо ирээсэн
аль болохоор жаахан биенийхээ амар тал руу явчихад байна. Залуу малчид маш их зөөхөн байна. Зарим малчдууд бол одоо зарим хүүхдүүд энэ уул уурхайга төвшин амьдрий гэсэнтэй одоо уул уурхай биднэрт ирээдүйд ашигтаамаа ирээдүйд одоо насны хүрч явахад итгэж төмжийнхээ овоо дээг өрөмж өсөх юм аа гэсэн тийм үедээ шалтгаантаа малаа 94 оноос хойш мал малсан дөө сургуулиас гараад хөшнөд дагаал мал маллаа хөшнөтэйгээ мал малж явсараа уурхай хэрхэн лэгэрдээ малдаг энэ хавартын долоогийн даваа цунд болохтоор энэ чулуутын их тэгэл намрт болохтоор цэцгийн гол гэл ингээд сайхан байгальтай газар ингээд сэлбэж мал малж ийсэн. Сонгоос хойш мал бол маш их өссөн шүү дээ. Тэгээд одоо өөрөө товчхон бөгөөд хэрэгчнэ энэ саяхан энэ аварч гисэн мал нэлээд өглөө одоо уурхай хэрхэн мал малгаж яхан хэцүү л. За малчин хүний амьдрах баталгаа бол одоо мал юм л да. Сүүлийн үед энэ уул уурхай ирж одоо энд үйл ажиллагаа явуулснаас хойш бол одоо ерөн энэ бэлчээрийг маш их сүйтгэсэн. Тэгээд нөхөн сэргээлт мэгээлт бол өрөөсөө хийгдэг. Малчтад бол энэ л одоо малын бэлчээрлүүлэх юмд л одоо маш их сэргээр болно гэж байгаа. Ерөн малчтын мал бол бас их хэмжээний хордож өгөж байгаа. За миний амьдрал дээр бол энэ долоогийн давааны амд би мал хавар төрсөн. Тэн дээр бол гарсан. Хавар шиг сонь жишг гарах шиг зарим нүдгүй юм сонь цохор доглон могломж юм шиг юм сонь шиг гардаг тэр ямар учир байсан юм бэ? Одоо буудлаас аж болж байгаа ч юм уу би заримдаа тэгж хөгшөнтэй гойлоо ярилцах юм. Тэгээ буудлаа шатаагач үздэг юм уу? Аав та арай болохгүй. Манай хөгшин болохдоор энэ тислэгээ энэ уурхаагаас болж байгаа энэ энэ хөшөөтийн уурхай иргэн энэ доотон барангийн амд малж байгаа амар төвшин гэж нэг залуу байгаа. Мөрөн Даруусмын 3 дугаарагийн малчин. Тэр залуугийн малд алзын манаас нь тийм шиг гарсаа гэж хэлж илээ бас. Тэр жил. Тэгээд энэ хавар бас ахаас нас нэг ишиг зүгээр байж байгаа л нэг сонь тийм нүдгүй шгуулаа шиг гарч чад хүчлээ тэр зург мөргөнд гэж явуулж чадсангүй холоолоод тэгж илээ. Тэр Даруусмын уйга гэж байгаа. Тэрний малчин залуу тэрнээс бас нэг тийм хураг гарсан гэдэг жил. Тэгээд амгүй шахуу тийм сонин хураг гараад өгсөн гэж. Ишгтэй гэж хэрч юм шиг нэг тийм сонин өснө оос тийм сонин тийм халзарсан өсгөөч юм шиг тийм шиг гараад үлээ гэж хэлчихсэн. Манай холол төлөв авч чадсангүй бол манай хөргөн тэгж байгаа. Манай хөргөн чинь 150 ямаа ишг шургалсан. Тэрнээс одоо 150 ямаанаас төлөв авч чадаагүй. 50 бог л авсан. Манай хөгшний нэг 80 богоос нэг 20 л ишг авсан. Ингээд манай цэцэг сүм чинь 5 багтай. Хамгийн хөшөөд гэх тэр байгаа газар тийм аль ч мөн малтай. Энэ хаажин баг баян гологийн цэцгнөр баг энэ дөрөөлөгийн зам дэртэж байгаа. Энэ сумалтай. Энэ баяаг нэг багийн яг нь замаас олох юм байна. Тэгэл энэ дэвэн ч одоо амьдрал ах ингээд зарим газар өвлж дээрээ явуулсан. Зарим газар болог шандан дээрээ явуулсан. Усунд нь бол одоо ховор машин дэргэний хажууд мал ослох гэл бэлчилтэн кицэрнэл үзүүлж байна. Яг зам тавиад энэ бол сайхан болж л байна л дээ. Гэхдээ бол малчин хүний тухайд бол энэ зам өрөөгөөж өгсөн юм одоо гортол хаалга. Одоо энэ манай чихэл зам тавьж явахдаа
Одоо энэ замдаа хөгжлөө. Та нарт замыг сайхан тавьж өгнө. Дагуулж одоо энэ зам дагуулж хоёр талд нь 3 нэг мод тарина гэж имлэм амлаж байсан. Ингээл 20 30 жил ингээл маш яваад алсны зам чинь одоо зам сайдсан тэр карьерийн нөхрөө зөндөө байна. Энэ шиг л 20 жил байт юм 10 жил байт юм ингээд за замын зүй хичээл дараа нь баялагч байхгүй бидний амьдралч байхгүй замч байхгүй бэлчээрч ингээд хоцрох болов гэж ингэж л бодож юм. Биднийд атгалал ямарсан энэ гаргасан шороо тоосон нөхөн сэргэлт хийж идэг. За тэр зам дагуу мод тэрдэг нь байх нэг одоо энэ байж байгаа карьер дараа бүгдийн тоолсрогон дараад одоохон цементэн зам байд юм одоо гарсан замнууд зөндөө байгаа ч цаашаа. Тэдний зам тэр зогсдог талуу малуугаан одоо цементэлж байд ингээ зогсчдаг бол бас нэг ард түмний сэтгэл санаа гайгаа болох байх л да. Мөн 12 сараас эхлээд бол хамтран орон нутаг мөн одоо сумын иргэдийн хурал гэдэг нь бол манай төдгөө орой өдөртсөний байгууллага мөн одоо Моника компани нэгтүүдтэй бол хамтран ажиллах юм гурван гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ гэрээн дээр бол бас тодорхой нэгэн хэмжээний одоо заалтуудыг бол бид бүхэн зааж өгсөн байгаа. Энэ үйл ажиллагаа сумд нэг ерөнхийдөө 225 сая төгрөг орчмын одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн одоо төсөл хөтөлбөрүүдийг мөн одоо дутагдлаа боловсон хүчингүүдийг бэлтгэх мөн одоо энэ маргаашд орон нутагт юу тулгамдж байна гэдэг асуудлуудаар мөн одоо энэ Гүшээтэй уурхаан засмал замыг сумын төвтэй холбох 5 км-ийн зам гэдэл одоо энэ 2012 онд бол одоо хийж бүтээх хөрөнгөрөлтийн асуудлууд нэлээд тусгагдсан байгаа. Өнөөдрийн байдлаар яг цэцэг суманд одоо соёлын төвийн их засварт 150 орчим сая төгрөгөөр хөрөнгөрүүлэлт хийж одоо хөдөөний одоо соёлын үйлчилгээг бол иргэд хүртээмжтэй ажиллах нөхцөл боломжийг хангалаа. Гүшэт багт одоо Гүшээтэй уурхаан 40 жилийн огоос өнгөрсөн жил одоо Моника компани хөрөнгөрүүлэлтээр өргөн дэлгэр сайхан нэмэлтэлж нүүдлийн шинж чанартай багийн төвийн асуудлыг шийдлээ. Мөн одоо Жанлын нэрмжид КТ-гийн одоо сургуулиудын боловсролын үйл ажиллагаануудыг одоо математикийн олимпиадыг бол 4 дахь жилдээ бол эдний компани санхүүжилтээр бол амжилттай сайхан зохион байгуулж байна. Мөн одоо Улаанбаатар хотод соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагаанд уран нугалтын хүүхдүүдийг бас хувцсныхын асуудлыг шийдвэрлэж хамтарч ажиллалаа. Халуун усны асуудал шийдвэрлэлээ. Тэгээд одоо энэ Ховд аймгийн хэмжээнд бас бүх сумдад бол үнэгүй одоо нүүрс болголтой үйл ажиллагааг бол зохион байгуулж байгаа үйл ажиллагаа дэрэгдэл бол нийтийн бүтээл болох үс тийм одоо арга хэмжээнд болж байна. Сайвар дүн гэх юм бол Гүшээтэй уурхаан иргэд одоо энэ орон нутгийн иргэд бид нэр энд ажилд орсноос ороод бас нэг өрхөө орлого нэмэгдээд тийм ээ. Бас нэг амьдралын төвшин бол арай нэг жаахан гайгүй болж байгаа. болохоор энэ нутгийн хүн тэгээд ховд төсрүүл химийн юу төсөв мэрэгчлэрээ багш хий гэж боддог байсан. Тэгээд тухайн намайг төгссөн үед энэ уурхай үйл ажиллагаа явуулаад автор нэгдээд тэгээд мэрэгжлийн ажил гараад тэндээ олсон. Тэгээд ерөнхийдөө бол сэтгэл ханамжтай байгаа мэрэгчлэрээ ажилд орсон байгаа болохоор юу орон нутгатаа гэртээ орхон тэгээд бас мэрэгчлээд ажиллах боломжтой. Тэгээд үеийн хүмүүстэйгээ ажиллах нь бол таалагдж байгаа. Орон нутгийн ажилчид ер нь өмнөхөө бодвол амьдрал нь дээшлж байгаа гэж бодож байгаа. Нийгмийн талаас гэвэл яг тав цаглагаан ус тэгээд зам барьж өгсөн. Одоо бол 24 тогтоо байгаа. Өмнө нь уул дээрх хэрэгээс өмнө тоггүй байсан.
Би сая одоо 5-7 ийш өмнө Говь аймгаар ийш яваад турш суралцаа яваад ирлээ. Тэнд бол үнэндээ одоо сайхан хөгжсөн, сум орон нутгийн сайхан хөгжүүлсэн, аймаг орон нутгийн сайхан харсан. Тэр бол одоо сум орон нутгийн амьдрал бол дээшилсэн байна. Ажилтныхаа сургуулийн хүүхдийн сургууль барьсан байна. Ажилтныхаа байрыг хэд ингээд зэрэгцүүлээд одоо 3-4 ортой хэд ядан давхар орон сууц барьсан байна. Хотхон бариад одоо орон сууцны хашаа баашингаар амьдрах улсуудын хаашаа баашиг нөхцөлийг шийдтсэн байна. Хар замын шийдтсэн байна. Тэнд бол одоо сумын иргэд бол жилд 500 мянган төгрөгийн ашиг хүртдэм байна. Одоо ингээд одоо тэнд бол одоо тэр компани бол сайн ажилласан байлаа. Сум орон нутг бол тэнд бол одоо давуу тал харагдчихлаа. Манайх зүгээр одоо эхэлж байгаа учраас алдаж болохгүй. Эхлэхтэй л зөв. Зогстой эхлүүл одоо сум орон нутгтаа, хадууштай, сум хөгжихтэй, хадууштай ард эдийн амьдрал дээшлэн энэ сайхан баялагын хажууд төрс өцснээр. Тэрийн энэ одоо бас хязгаартай байлгах талаас нь бол одоо бас байж болохгүй байна л да. Одоо тэр маньюст одоо бэлчээрийн хувьд бол бас их бэрхшээлтэй. Өнөөдөр би нөөж байна, маргааш би нөөж байна гэдээ ингээд үлдээн. Нөгөөх чинь нөгөө шуунаа мал орж ирээд идчихнэ. Нөгөө айдуудын мал ч нэрээд идчихнэ. Энэ бол одоо эдний дархалсан бэлчээртэй газраа гэж бодох юм алга. Бэлчээр бол дундын хөрөнгө, улсын хөрөнгө гэдэг талаасаа бас хэн хүн ойлголц муутай учраас бэлчээр одоо энэ хамгаалах байдал бол ер нь одоо муу л да. Одоо ястаа чадсанараа л байх гэж ингэж их зүтгэн. Харин одоо ярь энэ нусаг бэлчээрийн энэ дээр менежмент гэдэг одоо нэг юм явагдаад байгаа болтой байгаа юм. Тэрүүнд яг нэг бас манай энэ баг баргээд нэг хуваагдаа хэсэгчилсэн бүсчилсэн одоо нэг юм дарах хэмжээ авч байгаа юм шиг байна. Би тэрийг маш их сайшааж байгаа. Ер нь одоо ганцхан би биш. Ганцхан нацгаагаар энэ дээр зүтгээд байхгүйгээр одоо нэг хэсэг хүмүүс хамгаалах, хэсэг хүмүүс нөөх. Одоо тийшээ одоо ийшээ гэсэн ийм хуйлт гаргах юм шиг байна. Тэгвэл аваалдаа эзэнтэй болгож байгаа юм болов уу?